Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ука байна. Өнөөдрийнхээ энэ дасгал дээр би хөл өгзөх буюу хевлээ орох дасгалууд хийхээс гадна өөх шатах дасгалыг хамтд нь хийх болно. Ердөө 5 минут шаардагдана. Нийтдээ бид нар 6 дасгалыг 45 секунд дасгал бүрийг 45 секундны хугацаатаагаар хийх болно. За тэгэхээр эхнийхээ дасгалыг эхлэе. Эхний дасгал хөлний дасгал байгаа. Энийг хийн. Хоёр тийшээ гинэ. Дээшээ бүр босохгүй. Хоёр хөл рүүгээ энэ дотор гуйх хэсгэд маш сайн орно. Мөн өгзгөнд сайн ордог дасгал байгаа. Одоо 24, 22, 45 секунд хийн. Хэрвээ үнэхэрийн дунд нь амармаар санагдах юм бол жижиг амарч болно. Тэгэхдээ 45 секунд цөөхөн хугацаа учраас хичээгээд хийхийг хичээгээрэй. 7, 6, 5, 2, 1, 0. За дараагийн дасгал маань хөвлөнд орох дасгал байгаа. Тэгэхээр бид нар яг энэ байдалтайгаар сууж агаад хөлөө дээш нь өргөж өгнө. Нэгэ 45 секунд бас хийн. Хөвлийгээ чангарч агаад хийгээрэй. Амьсгаа авахаа мартав. Заримдаа бид нар нөгөө хичээхээр амьсгаагаа цоожилчдаг. Тийм болохоор ерөөсөө амьсгаа цоожилж болохгүй. Амьсгаагаа аваад хийгээрэй. Хөвлийн доод хэсэгт орно. Хөвлийнд орж байгаагаа сайн мэдрээд хийгээрэй. Ердөө 8 секунд үлдсэн байна. 4. За болчлаа. Дараагийн дасгал маань өөх шатах дасгал байгаа. Бид нар хагас burpee хийгээд доороо гүйх болно. Тэгэхээр ердөө 45 секунд хийн. Бэлэн үү? За. Одоо 17 секунд үлдсэн байна. Хичээгээрэй. Секунд. За болцсон байна. Чангаагаад. За дараагийн дасгал маань бид нар хөвлийн дасгал хийж өгнө. Бэлэн үү? Яаж хийх вэ гэвэл гадаа ингэж тавиад маунтн уулууд авирна. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 4, 5. 20 секунд үлдсэн байна. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 4, 5. 1, 2, 3, 5. 4 секунд. 1, 2, 3, 4, 5. За. За дараагийн дасгал маань үсрэлттэй суулт байгаа. Суугаад үсрэнэ. За бэлэн үү? Хэрэг амьсгаагаа авах шаардлагатай бол 10 секунд амраарай. Squat, jump. Squat, jump. Squat, jump. Squat, jump. Squat, jump. Үсрэх нь хэцүү байвал зүгээр босоод сууж болно. Зүгээр ингэж хийж болно. Өсөрж өгвөл илүү өөх шатах байгаа. 23 секунд үлдсэн байна. 14 секунд. Хичээгээрэй.
байна тийм ээ. За ингээд сүүлчийн дасгал байгаа. Сүүлчийн дасгал маань хэвлийн дасгал байгаа. 45 секунд. Гад дээр босно. Хоёр гараа ээлжлээд босоо. Хэвлийн түн маш сайн орж байна. Хөлөнд орсон байна. Хөлс гарч байна. Тэгэхээр бидний таргаж гэсэн бүх булчингуудад маш сайн орж ийн гэсэн үг. 2 секунд үлдсэн байна. За ингээ болоо. За тэгэхээр тань өнөөдрийн 5 минутын дасгал таалагдсан байх гэж бодож байна. Тэгэхээр энэ 5 минутын дасгал дээр та нэмээд миний дараа өмнө хийсэн 5 минутын дасгалуудыг нэмээд 15-аас 20 минут дасгалаа хийж болно, 30 минут болгоод хийж болно. 5 минутынхаа дасгалыг өдөр болгон хийсэн болно. За өдрөө сайхан өнгөрөөгөөрөө хэрэв миний дараагийн 5 минутын дасгалыг хамтдаа хий гэж бодож байгаа бол та миний YouTube сувагт subscribe хийгээрэй. Тэгсэн тохиолдолд та надтай хамт дараагийн 5 минутын дасгалыг хийх болно. Баяртай.